Хай, амралтын өдөр. Өглөөнийхэн цаг уучаад хичээлд явъя. Би хаяа нөгөө гайгүй ирсэрчгээрээ өглөөнийхэн цаг гэртээ очдог байхгүй юу? Тэгэхгүй бол анги дээр очихоор өлсөд ганцаараа бичин шижигнүүлээд идээд тахлаар жоох юу байдیں۔ Гэхдээ би идчихдэг л дээ. Манай шар тос дуусч байна. Би ерөн сүүлийн жилдэл ингээд шар тосыг хэрэглээд гоёыг мэддэг болоод байгаа. Өмнө нь баг байхад нэг шар тос огт хэрглэж мэдтгүү. Зүгээр зуулаас хахад л хэргэлдэг юм болоо гэж боддог байсан. Өглөөний цаг өөртөө гэдэг болохоор би өглөөний цан дээр ирнэ. Амар их идэх дуртай. Гэтэ өдрийн цан дээр ч их идэх дуртай. Ер нь оройн цан дээр ч ер нь би бүх цаг л өөртөө зориулдаг гэлөө. Манай загаснуудыг хараа. Арай цөөрцөн юм шиг харагдахгүй байна уу? Хоёр загас нь өнгөрцөн. Нэг ногоон өнгөтэй неон загас нь өнгөрцөн. За тэгээд бас нэг хоёр ингээд доошоо харсан амтай цэвэрлэх загас гэдэг. Тэрний нэг нь бас өнгөрцөн. Би л жоохон хүн дээр хүлээж аваад байгаагаас биш. Манай нөхөрхүү хоёр бол харьцангуй ойлгож хүлээж авч илээ. Анх нэг загас авахд худалдагч нь хэлжсэн гэсэн. Яг тийчээ сураагүй хүнд ингээд нэлийн хитэн загас үхдэг шүү гэж тэгжсэн гэсэн. Тийм болохоор тэр хоёр хавчиж сэтгэл нь бас бэлтгэлтэй байсан маш гайгуулах шиг байна. Би өчигдөр энэ гүйж яваа эмэгтэйгээд номыг эхлүүлээд уншаад дуусгацсан. Энэ номыг нөгөө хэд хоногийн өмнө найз маань өгсөн. Тэгэд би цүнхэндээ хийчихэд ерөөсөө гаргаж ирж уншихгүй л яваад исэн. Тэгээд өчигдөр нэг цүнхээ янзлах гад гаргаж ирээд уншсан чинь бодит явдлаас идэвсэн гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор ч тэр амьдралд их ойр. Тэгээд номон дээр гарч байгаа үйл явдал өмнө нь миний авч байсан мэдрэмж хоёр маш ойрхон байсан. Ер нь надад их ойр санагцсан. Энэ номон дээр яг номын гол дүрийн охины өсвөр насны амьдрал бол яг голчлон гардаг. Тэр нь одоо ингээд бүр багасаа гэрийнхэн нь гадагшаа явцсан. Тэгээд өөрт нь виз нь гараагүй ус Монголд үлдээд тэгээд хэдийгээр их орондоо байгаа боловч яг ингээд ойр дотн яг хүмүүс байдаггүй яг танил талуудынхаа ингээд гэрт амьдарч тэгээд өөрийн авьяас чадвараар одоо дэлхийн хүн болсон ийм замнал үйл явдлын талаар гардгийг. Энэ номыг уншиж дуусгаад би өөрийнхөө өсвөр насны үеийн талаар бодсон. Өсвөр нас гэдэг бол ер нь мэдгүй хүний амьдралд баг хамгийн адармаатай өөрийгөө ойлгох чадваргүй тэгэд хамгийн зөрүүд одоо хамгийн сөрөг гэх юм уу? Жохон муухай байж байх боломжтой тийм үе байхаа. За үгүй ч гэж магадгүй. Ямар ч гэсэн миний хувьд тийм байсан. Манай аав намайг баг сургуульд явдаг байхад гадагшаа бас гадаад руу ажил хийх гэж явж исэн. Тэгээд тэр үед болохоор ээж маань өглөө гараад орой ажлаас орж ирдэг. Тэгээд би бас дүүнэртэй тэгээд дүүнрээ харж хандах хичээл номондоо сайн байх ер нь ачаалал жоохон өндөр байсан. Тэгээд тэрэндээ жоохон нервтдэг, бас их ядардаг тэрнээсээ. Тэгээд нэг юм жоохон ялархаж амьдэрдэг гэх юм уу? Тэр үе бол жоохон тийм санагддаг байсан. Тэгээд яг хамгаалах хүн хажуудаас байхгүй байгаа гэж ойлгоод тэгээд би өөрийгөө гэрийнхээ ингээд хамгийн хүчтэй байх хэрэгтэй юм байна гэж ойлгоод хамгаалах хэрэгтэй хүн юм байна гэж өөрийгөө ойлгодог. Тэгээд тэрэндээ болоод нэг хүмүүст ингээд сул талаа үзүүлэх ч юм уу сул дорой харагдахыг өөртөө огт зөвшөөрдөггүй. Тэгээд амар юм хатуу, жоохон яхир, жоохон хүүхэд гэхэд бас насандаа баймгүй тийм нэг аттай, ааштай нэг тийм айхтар гэж хэлэгддэг байсан. Тийм охин байсан. Тэгэл нэг худлаагаас юм одоо жоохон хүчрхэг дүр үзүүлээд гэх юм уу? Жоохон сул талаа илүү ингээд нуухын тулд жоохон дүр үзүүлдэг. Тэгээ дээрэс нь одоо жишээлхэхэд за ингээд хаалга ингээд хүн тогшохоор одоо би дүүнэртэйгээ л байгаа гэж бодъё л да гэртээ. Тэгэхээр өөрөө очиод хинбэ гэхлээр одоо согтуу хүн юм асууж штэ. Тэгэнгүүт нь юу гэдэг юм бэ? Би ойлгохгүй. Би аавыг дуудахад та надад байж байгаарэ гингүүтээ худлагаасаа. Энэ согтуу хүн ирчээд сони юм асуугаад байна. Та хүрээд ирдээ. Энтэр гэж мэгээ за. Өөртөө яриад. Нэг тийм жоохон дүр үсгэж хүчрэхэг харагдах гэж дүр үсгэж амьдэрдэг гэсэн гэх юм уу? Тэгээд нөхцөл байдлаас шалтгаалаад одоо хиймлэр үсгэж байгаа дүр маань сүүл рүүгээ миний жинхэнэ цагаарын шинж маань нөлөөлөд одоо юм жоохон ширүүн, хэрүүлж, ааштай, имэрдүү цагаарын шинжтэй харагдаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас бусдад яг өөрийгөө ингээ илэрхийлэх чадваргүй өөрийгөө сул дорой тэнэг харагдчихгүй гэдгээс санаа зовоод
нөгөө нэг ингээд худлаа гаргадаг дүрээрээ голчлон ярилцаж ойлголцдог болсон. Хэд тийм зан чинь бас ингээд одоо буруу зам руу явах ч юм уу эсвэл ингээд бусдад уруу татагдах боломжийг үүсгэждэг байх. Одоо жишээлхэд надад таалагддаг одоо нэг банд за жоохон муу хүүхэд хичээл номондоо ч нэг анхаардгүй за тэнгүүдээ над дээр хичээл мөнгө байна уу тамхи авах гэсэн чинь дутчихлаа энэ төр хэл за тэнгүүд нь би одоо өөртөө байгаа 1000 төгрөгийг өгч байгаа байхгүй надтай л бол тэр чинь одоо байгаа бүх мөнгө тэгээд дээрээс нь нэлийн хэд хоног өөртөө хэрэглэх ёстой мөнгө тэгсэр нэг шууд ингээд гаргаж өнгөтэй би өнөөдөр угаасаа мөнгө авчираагүй наадхаараа авч хүрэх юм уу хүрнэ гэвэл аав маа хүлээ амир ингээд шууд өгөөл за амир худалж амир их мөнгө л өөрөөсөө гаргаж байгаа юм биш тэнгүүдээ ингээд яг өөрийгөө юм мөнгөгүй ч юм уу эсвэл нэг тийм цул дорой харагдахгүй гэдэгс амир ингээд айгаад юм худлаа дүр үсгээд жоохон тийм асуудал байсан. Тэгэл би ангида гавал он сурдаг нь байсан бийж л өөр жоохон муу сурдаг ч юм уу муу хүүхдүүдэд илүү гой санагдаг болол тэд нэр илүү ингээл чөлөөтэй дураараа гарч ордог. Тэгэл ангийн маань ингээл мөнгөтэй хүүхдүүдэд бас амир ингээл хатаархал тэд нэр ингээл аав ээжийн машиныг авч гарч ирж мэрэл бүүнөрөө ингээл дураараа шөнөөрөө цагаар гадуур зугаалж муугаалал би бол нэг намайг ээж гаргадаггүйсэн. Жоохон хатуу байсан болохоор тэгэнгүүт тиймэрдүү юмдад натаархал тэгэл жоохон үнцний ойлгохгүй байх тохиолдол бол өсвөр наснд маш их гардаг байсан баха. Гэхдээ миний одоо өсвөр насны үетэй харьцуулахад одоо энэ үе өсвөр настангуудад илүү юм хэцүү одоо сэтгэл зүйн асуудал илүү ихтэй тэгээ дээрэс нь уруу татагдах зүйл харьцангуй илүү болцсон гэж хардаг. Ер нь тэгээд муу юмыг сонирхдог гадна тал одоо материаллык байдлыг шүтдэг нэг тийм үе өсвөр наснд бол байдаг. Хэдийгээр зөв зүйл биш ч гэсэн яг өсвөр насныхны хувьд энэ бол зүгээр нэг цаг зуурын энгийн үзэгдэл байдаг. Би өөрөө яг өсвөр насныхаа тэнэгдлийг гэхүү зүгээр давж гарч чадлаггүй зүгээр цаг хугацаагаар ингээд засагдсан болохоор бас яг ингээд зөвлөгөө өгөхөд хэцүү байна. Гэхдээ хичээлээ сайн хийхээс гадна ер нь яг дэлхийн сонгодог зохиолуудыг унших ямар зөв гэж боддог. Одоо чинь дорд үзэгдэхсэд шадар 3 сэрэг дүлгөөн домонд Кристо гүн энтер гэл энэ номноос амьдралын зөв бурууг олох боломжтой байдаг. За бай бай.